Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр та нартай Монгол үндэсний тоглоом наадмаа сэдвээр хичээл орно. Багш нь өнөөдөр юу өмссөн байна вэ хүүхдүүдээ? Анхаарал таараарай. Багш нь өнөөдөр Монгол үндэснийхээ дээлийг өмсөж ирсэн байна. Багшийн урд юу байна вэ хүүхдүүдээ? Хараад багштай нэрлээд өгөөрэй. Шагаа байна. Хичнээн шагаа байгаа юм болоо. Багштай хэлээд өгөөрэй. Олон шагаа байна. Багшийн гар дээр байгаа энэ том шагааг бодгийн шагаа буюу үхрийн шагаа гэдэг юм байна. Анхаарал таараад нэрлээрэй хүүхдүүдээ. Бодгийн шагаа буюу үхрийн шагаа. Харин багшийн урд байгаа энэ жижиг шагааг богийн шагаа буюу хонь ямааны шагаар нэрлэдэг юм байна. Монголчууд ихэвчлэн хонь ямааныхаа шагааг ашиглан тоглоом нааддаг юм байна. За одоо бүгдээрээ шагааныхаа талуудыг нэрлэж сурцгаая. Багшаа дагаад нэрлээрээ хүүхдүүдээ. Бүхтгөрөөрөө дээшээ харж буусан байх юм бол хонь гэж нэрлэдэг юм байна. Дагаад хэлээрээ хүүхдүүдээ. Бүхтгөрөөрөө дээшээ харж буусан байх юм бол хонь. Хонхорхоогоороо дээшээ харж буусан байх юм бол яма. Хонхорхоо нь дээшээ харж буувал яма. Дахираараа дээшээ харж буусан байх юм бол тимээ. Дахираараа дээшээ харж буувал тимээ. Шулуунаараа дээшээ харж буувал морь. Шулуунаараа дээшээ харж буувал морь гэж нэрлэдэг юм байна. Багшийн урд байгаа хэдэн шагаа байна вэ? Багштай тоолоод өгөрөө хүүхдүүдээ. За бүгдээрээ дагаад тоолъё. 1, 2, 3, 4. Дөрвөн шагаа байна. Ногоон өнгийн шагаа маань ямаа буусан байна. Ногоон өнгийн шагаа маань ямаа буусан байна. Шар өнгийн шагаа маань хонь буусан байна. Улбар шар өнгийн шагаа маань тимээ буусан байна. Цагаан өнгийн шагаа маань морь буусан байна. Ингэж буусан дөрвөн шагааг дөрвөн бэрх гэж нэрлэдэг юм байна. Дагаа хэлээрэй хүүхдүүдээ. Дөрвөн бэрх. Хонь, ямаа, тимээ, морь буусан дөрвөн шагааг дөрвөн бэрх гэж нэрлэдэг юм байна. Монголчууд шагаагаар хаанч, хизээ, хэдүүлээ тоглох боломжтой байдгаараа онцлогтой байна. Шагаагаар алаг мэлхий өргөх, морь уралдуулах, шагаа шүрэх, бөхцөг няслах, шагаа талцах гэх мэт олон тоглоомыг тоглож болдгоороо онцлогтой тоглоом юм байна. Шагааг орхиж тоглохдоо монголчууд бэлгэдлийн үгийг хэлж тоглодог байсан юм байна. Одоо бүгдээрээ багштайгаа хамтраад бэлгэдлийн үгийг хэлж сурцгаая. Анхааралтай хараад дагаад хэлээрэй хүүхдүүдээ. Морь буугаарай, молор эрдэнэ минийх болог. Морь буугаарай, молор эрдэнэ минийх болог. Хонь буугаарай, холбоо дүүрэн хоньтой болог. Хонь буугаарай, холбоо дүүрэн хоньтой болог. Багшигаа дагаад хэлээрэй хүүхдүүдээ. Морь буугаарай, молор эрдэнэ минийх болог. Хонь буугаарай, холбоо дүүрэн хоньтой болог. За цааш нь хэлээ хүүхдүүдээ. Тимээ буугаарай, тэрэг дүүрэн ноостой болог. Тимээ буугаарай, тэрэг дүүрэн ноостой болог. Ямаа буугаарай, сав дүүрэн сайлтай болог. Ямаа буугаарай, сав дүүрэн сайлтай болог. Давтаад хэлээ хүүхдүүдээ дагаа хэлээрэй. Тимээ буугаарай, тэрэг дүүрэн ноостой болог. Ямаа буугаарай, сав дүүрэн сайлтай болог гэж нэрлээд орхиж бэлгэшээ тоглодог байх нэ. Дахиад давтаад хэлээ хүүхдүүдээ. Морь буугаарай, молор эрдэнэ минийх болог. Хонь буугаарай, холбоо дүүрэн хоньтой болог. Тимээ буугаарай, тэрэг дүүрэн ноостой болог. Ямаа буугаарай, сав дүүрэн сайлтай болгоё гэж хэлээд шагаагаа орхин наадан тоглодог уламжлалтай монголчууд юм байна. Одоо бүгдээрээ аав ээж, ах эгч, эмээ өвөөтэйгоо шагаагаар наадан тоглож сураарай хүүхдүүдээ. Баяртай хүүхдүүдээ.